Боловсрал суваг телевизийн хэрэглээний боловсрал нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Эх орныхон хөгжил цэцэглэл, ард түмнийхэн эрүүл мэнд, ая тухтай байдлын төлөө экологийн цэвэр бүтээгдэхүүнээр бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэдэг Эрдэнэт Хивс компани, Эрдэнэт Кашмир, Угалз, Эрдэнэт Хоум брэндүүдийн талаарх танд хэрэгтэй мэдээллүүдийг бид энэ удаагийнхаа дугаарт онцлоо. Монгол Улсын үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг Эрдэнэт Хивс компани Эрдэнэт Кашмир нэхмэлийн үйлдвэрийг 2008 онд байгуулсан бөгөөд Итали, Герман, Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн 40 гаруй тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон технологийн дэвшилтэд үйлдвэр юм. 21-р зуунд дэлхийн нийтийн хэрэглээний соёл натурал, эко 100%, байгалийн гаралтай зэрэг үг хэллэгүүд өргөн хэрэглэгдэх болсон. Хамгийн орчин үеийн дэвшилтэд технологиг ашиглаж байгаа Эрдэнэт Хивс компанийн Эрдэнэт Кашмир ноолуурын үйлдвэр нь дэлхийн ноос ноолуурын эдийн хамгийн нэр хүндтэй үйл марк болон Oikotek стандарт 100 гэсэн тэмдгүүдийг эзэмшиж байгаа Монгол Улсын цорын ганц компани юм. Wool Mark тэмдгийг олон улсын носон бүтээгдэхүүний чанарыг тодорхойлдог байгууллага болох Австралийн Wool Mark компаниас олгодог бөгөөд Эрдэнэт Хивс компани хоньны носон бүтээгдэхүүнүүд бүгд Wool Mark-ийн гэрчилгээгээр баталгаажсан. Түүнчлэн будаагүй тэмээний носон болон ноолуурын бүтээгдэхүүнүүд нь хүний арьсанд харшилгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн мөн болох нь Герман улсын Oikotek стандарт 100 тестээр батлагдсан гэрчилгээ авсан. Эдгээр тэмдгийг эзэмших эрхийг авсан бараа бүтээгдэхүүн нь Европын болон олон улсын зах зээлд хамгийн нэр хүндтэй хэрэглэгчдийн сонголтод хэр нөлөөлдөг чанарын баталгаад тэмдэг бөгөөд таны худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүн Wool Mark гэсэн тэмдэгтэй байвал 100% носон бүтээгдэхүүн, Oikotek гэсэн тэмдэгтэй байвал хүний биетэй харшилгүй 100% экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж ойлгож болох юм. Энэ өвөл олон жилийн дунджаас илүү хүүтрэх төлөвтэй байна гэж улс цагуурын хүрээлэнгээс мэдээж байна. Тийм ч учраас үзэгч та бүхэн цагаагаарын эрсдэл суур амьсгал цэцэгцэн 100% ноос ноолуурын бараа бүтээгдэхүүнүүдийг хэрэглээндээ төлхөө хэрэглэхийг зөвлөж байна. Эрдэнэт Кашмир үйлдвэрийн 2012 оноос сүлжмэл хэлэлцээ буюу бүх төрлийн ноолуурын хувцсыг худалдаанд гаргаж эхэлсэн. Эрдэнэт Хивс компани ноолуурын бүтээгдэхүүний үндсэн түүхийд болох ноолуурын утас эрх үйлдвэрийг энэ онд багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Герман, Итали, Хятад улсын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шинэхэн үйлдвэр нь Монголдо ноолуурын утасны эрх 3 дахь томоохон үйлдвэр юм. 100% ноолуурын утасаар үйлдвэрлэсэн нүмерэг оролт, шайлны давуу тал нь зөөлөн хөнгөн, торгомсог, уян хатан, дулаан хадгалах чадвар сайн, хөдөлгөөнд саад болохгүй бие твтэйхэн идэлгээ даах чадвар сайн, бүрзэлт бага байдаг. Мөн та бүхэн ноолуурын хүнжилтнээс сонголтоо хийн хэрэглээндээ нэвтрүүлэх боломжтой бөгөөд дээрх давуу талаас гадна давхар утсаар хийдэг учраас зузаан, дулаан хадгалах чадвар сайн, үслэг гадаргуудаа учир зөөлөн бие твтэйхэн байдаг. Ноолуурын бүтээгдэхүүний дотор нэхмэл сүлжмэл гэж хоёр хуваадаг. Нэхмэл идэл нь суурь ба хөндлөн утсыг перпендикулар байдлаар өөр хооронд нь нэхээс гаргах замаар гарган авсан эдийг хилдэг бөгөөд нэхмэл идэл нь суурь ба хөндлөн гэсэн хоёр утаснаас бүрддэг. Нүмерэг хүнжил оролт зэргийг хийхэд илүү тохиромжтой. Харин утсыг өөр хооронд нь нугалруулан сүлжилдүүлэх замаар гогцоо үүсгэн гарган авсан эдийг сүлжмэл идэх гэдэг бөгөөд сүлжмэл идэл нь нэг утаснаас бүрддэг. Ноолуурын идэл хэрэгэлдэг хэн бүхэн хэрхэн арчилж цэвэрлэхгүй гэсэн асуудал тулгардаг. Тэгвэл ноолуурын идлэлийг аль болох хэн зөвлөх тэгвэл тохиромжтой байдаг. Харин гэрийн нөхцөл хэрхэн цэвэрлэх талаар бид та бүхэндээ зөвлөгөө өгч байна. Гэтэ ноолуурын бүтээгдэхүүнийг цэвэрлэхдээ та ягаан өнгийн савлгаатай эдгээр бүтээгдэхүүнийг ашиглах боломжтой бөгөөд шошгон дээрээ Wool гэсэн бичгтэй байгаа юм. Мөн манай Монголын угаагч шингэн сарныг хэрэглэх боломжтой. Ноолуурын хувцсыг өмсгөхөд хэдий дулаахан эвтэйхэн байдаг гэдгийг ч нөгөөдөгөө бүсэрч бүрзээдэг. Тэгвэл та энэ санаа зовх хэрэггүй зориулалтын цаасан скотчийг хэрэглэх боломжтой. Одоо тэгвэл та бүхэндээ гэрийн нөхцөл ноолуурын идлийг хэрхэн угааж цэвэрлэх талаар зөвлөгөө өгье. Ноолуурын идлэлийг аль болох 30-аас дээш хэмжээний бүлээн усанд булгаж угаана. Угаахтаа та мушгиж болохгүй, мөн түншлэн гар нүрийн савн ашиглаж болно. Угаасныхаа дараа та мушгилгүйгээр зөөлөн базаа тэгш гадаргуу дээр тавьж хэвэн алдагдуулгаар хапана. Хахир хүүтэн өвөл жавраас авсуулан айлчлан байгаа энэ өдрүүдэд гэр бүлийнхнийхээ ая тухтай байдлыг эрхэмлэн үздэг. Эцэгтэй таны сонголтод болон ангөрөө хийх дуртай аялал зугаал гаргадаг таны хэрэгцээнд
100% хонь болон цементийн ноосоор хийсэн нэг хүний болон хоёр хүний аяны хүнжил, ноосон хүнжил, ноосон дээр эсхий гудас болон эсхий шахаа ноолуу руу ороод хувцас хэрэглэл, бальтоо зэрэг нь чухал үүрэг гүйцэтгэх болно. Ирэх дөрвөн улирлын эрсдэс уур амьсгалд олон зуун жилийн туршид дасан зохицож ирсэн Монгол хоньны ноосыг амьсгалдаг амьд бүтцтэй гэж эрдэмтэд нотолсон байдаг. Хоньны болон тэмээний ноос нь гуурсан бүтцтэй учраас агаарыг сайн нэвтрүүлж дулааныг тэнцвэржүүлдэг гайхалтай чанарыг өөртөө агуулдаг. Монголын говьд эдийн шиг тэмээний байгалийн эрсдэс уур амьсгалдаа зогтсон уян зөөлөн дулаан хадгалах чадвар сайтай үсэг ноостой байдаг. Тэмээний болон хоньны ноос нь хүний биед харшил үзүүлдэггүй эдэлгээсэн. Халуун хүүхдэн хуурай чихтэй ямар ч нөхцөлд агаарыг тэнцвэржүүлдэг онцлогтой учраас хүнжил хийхэд хамгийн тохиромжтой экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Хоньны ноос нь хөвсгөр дулаан чанараа хамгийн удаан хадгалдаг учраас альжаал тайлах хор мөч бүхэнд танд гайхалтай мэдрэмжийг төрүүлэх болно. Эрдэнэ хөвөн үйлдвэрийн үйлдвэрлэж байгаа эсхий гудас нэг хүний 90 200 120 200 гэсэн хэмжээтэй, хоёр хүний 150 200 180 200 гэсэн хэмжээтэй, мөн нэг хүний хүнжил нь 150 200, хоёр хүний хүнжил нь 200 220 гэсэн хэмжээтэй байдаг. Мөн ноосн дэрнүүдээс та өөртөө тохирох хэмжээгээр сонголтоо хийн авах боломжтой. Стандарт хамгийн том хэмжээ 80 харьцаатай байдаг ба хүүхдийн дэрч гэсэн байгаа. Ноосн хүнжил нь тэмээний болон хоньны өвлийн болон зуны нэг хүний хоёр хүний ирээн болон цулгуй дааван гадартай имжээртэй имжээрхүү гих зэргээр олон төрлийн сонголттой байдаг. Эдгээр бараа бүтээгдэхүүнүүд нь жилийн аль ч улиралд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд чигийг маш сайн шингээдэг учраас халууцуулж хөлрүүлдэггүй. Хүнжил дэрний дүүргэгч ноосыг үйлдвэрийн аргаар чанарын өндөр түвшинд гүйцэтгэн боловсруулдаг. Материалын сонголтод технологичд онцгой аж холбогдол өгч 100% хөвөн даавыг сонгосон явдал нь нэмийн даавны цаанаас ноос цувж гарч ирэх асуудлыг шийдсэн байна. Та хүссэн өнгө загвараасаа сонголтоо хийн худалдан авах боломжтой бөгөөд бүх бараа бүтээгдэхүүн нь үйлдвэрийн үнээрээ борлуулагддаг. Монголчууд бид бүхэн эрт дээр үеэс эхлэн эсхий туурахдаг хэмээн нэрлэгдэж, эсхийгээр хийсэн бараа бүтээгдэхүүнүүдийг амьдрал ахуйда өргөнөөр хэрэгжилж эхэлсэн байдаг. Монголчуудын эрүүл энх урт удаан наслтын нууцыг эсхийтэй холбон тайлбарсан ч байдаг. Эрдэнэт Хивс компани дэргэдэх угал зөвлөлтөр нь эсхий гудас болон хүүхдийн угал брендийн бараа бүтээгдэхүүнүүдийг өнгө загварын өргөн сонголтоогоор үйлдвэрлэж байна. Эрдэнэт Хивс компанийн угал зөвлөлтөр нь эсхий хийх уламжлалт аргыг орчин үеийн технологитой хослуулан үйлдвэрийн аргаар чанарын өндөр түвшинд гүйцэтгэн эсхийг боловсруулдаг. Эсхий гудас болон эсхий шахааг байнгын хэрэглээгээ болгож чадвал мэдрэлийн цэгүүдийг зочроож, цусны эргэлт сайжирч, бөөр нуруу давсаг болон чих бамын өвчнөөс урдчлан сэргийлдэг. Монголын зах зээл дээр өнөөдөр 3 төрлийн эсхий шахаанууд зарагддаг юм байна. Нэгдүгээр гар аргаар хийсэн эсхий шахаа, хоёрдугаарт үйлдвэрийн, гуравдугаарт хятадын дуурамал эсхинцэр шахаанууд байгаа юм. Гар аргаар хийсэн эсхий шахааны хувьд гэвэл нягтршил бага, илэгдэж зулгарах магадлал өндөр байдаг юм байна. Үйлдвэрийн аргаар боловсруулан авсан угалц брендийн эсхий шахаануудын хувьд гэвэл нягтршил илүү өндөр, эсхий зузаан мэдээж үүнийгээ дагаад эдлээ удаан байдаг юм байна. Үйлдвэрийн болон гар аргаар боловсруулан авсан эсхий шахаануудын хувьд гэвэл аль аль нь чиг татдаггүй дулаан хадгалах чадвартай хүний биед эрүүл тустай бараа бүтээгдэхүүнүүд юм байна. Харин энэ бол хятадын дуурамал эсхийн царайр хийсэн шахаа байна. Мэдээж чиг татдаг дулаан хадгалах чадвар нь муу байдаг юм байна. Хятадын дуурамал эсхийн царайны түүхий эд нь бид бүхний өдөр тутмын хэрэглээ болсон балны цүнх эдтэй адилхан юм байна. Хятадын эсхийн цар шахааг нөгөө хоёр шахаатайгаа харьцуулахад гадаргуун тэгшхэн болоод нэмхэн байхад нөгөө хоёрынх нь зузаан болон овон томтой байт юм байна. Гадуур борлогдож байгаа эсхий шахаануудын хувьд гэвэл дийлэнх нь хятадын дуурамал эсхийн царайр хийсэн байдаг бөгөөд нэлээд хямдхан үнээр борлогддог юм байна. Энгийнээр хэлэхэд 10,000 төгрөгнөөс доош үнээр борлогдож байгаа эсхий шахаа бол хятадын дуурамал эсхийн цар юм. Үндэсний манлай үйлдвэрлэгч салбартаа 31 жилийн туршлагатай Эрдэнэт Хивс компани, Эрдэнэт Кашмир, Угалц, Эрдэнэт Home брэндүүдийн бараа бүтээгдэхүүнүүд болон хэрэглээний боловсрал нэвтрүүлэгтээ байсан үзэгчдэнд баярлалаа. Та бүхэн танилцуулсан бараа бүтээгдэхүүнээс сонголтоо хийхээр шийдсэн бол улсын их дэлгүүрийн 2 болон 4-р давхарт байрлах Эрдэнэт Кашмир тасгуудаас үйлчлүүлээрэй. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.